За, hello. За нааш. Эндээс ч хөө. Эндээс Асаранагийн гадаа байна. Өнөөдөр Зүүн Азийн аврах шалгаруулах тэмцээн болж байна. Эхний өдөр day 1. Зүүн Азийн аврах шалгаруулах тэмцээн дээр маа цолигдсон энэ тэмцээн дээр хамтарч ажиллаж байна. Тэгээд бид гурав дотор ингээ видео явахад нэлээд харанхуй байдаг болохоор гадааны санаачныг харуулах гад түрээд ирлээ. За ингээд тэмцээний ер нь бол эргэн тойрныг нэг жоохон сонирхуулъя. Тийш очиод авах та өндрийн хэмжээ. За хангал байна. Хангал манай подкастт орсон. За хангал бол 190 байна. Чихэр чихтэй өндөр биш бастай. Байгуул биш. За нандаа очиод авах та. Яг мөрөөр нь дээгүүр энаас. Хүзүү аваар. Тийм бэ. Тэр дээшигээ тэр өртлөө өндөр өсөрдөг гэж байна шүү дээ. Өсөрдөө. Өөрөө хоёр нь уулц өсөрдөг. За өсөрдөө. Үгүй ээ. За чи өсөр. За чи юм тавьж байгаа. Өсөрлөө чи өсөрхөн чи ингэж өсөжтэй шүү дээ. Нөгөө энэ чи спорт өсөрлөө. Яа, өндөр нь 102 тэгээд дээшигээ 347 см-ээр юу яд юм байна. Зөвхөн энд хангалын зургнууд байна шүү дээ. Тэнд байгаанууд нь. За манайд бол Егоноргаа сая Тайван тоглоод ирсэн. Манайд тоглож ирж шууд манай подкастт орсон. За энд тэгээд гадаа 8 гоё байна. Хүүхдүүдийн юм гоё тоглох энэ айгу гоё санаа энэ тий. Тоглуулад ингээ байж байна. Манай одоо ирээдүйн тамирчид юм уу да. За ингээ байж байна. Бид одоо анх удаа энэ Асан арена дээр юм тэмцээн зохион байгуулж одоо зохион байгуулалтанд нь оролцож үзэж байна. Бараг анх удаа Асан арена орж үзэж байна тий. Анх удаа. Тий. Гадаас өнөөдөр айгу гоё юм. Зуны дулаахан өдрүүд. Гоё юм. Хэлж дээр яг адилхан болно гэж. Тийм үү? Харъя л та. Ер нь манай ажлынхаа хоорондоо юм адилхан болоод байна юм. Чи тайлж та дээгүүр хэрэг юу да. Тэр. Юу арай. Та чи зургийг чад. Хүмүүс нэгнийгтэй удаан байсараа юм адилхан болоод байдаг юм уу яа дээ. Яа усаа. За өнөөдөр нандаа юу их чаалаа? Би өнөөдөр рилээ шинэ. Ямар рил хин? Сиудэ рилээ. Ер нь бол симэр рилүүд их. За. Намаа өнөөдөр их юм. Яг нандагчтай. Таар зүг ах юм уу? Тий, ихэр шиг одоо ингэж. А тийм үү? Ямар ч байсан бид хэд нөгөө нэг өрөөнд байгаа. Тэгээд тэр өрөөндөө болохоор тамирчдын яг тоглохгүй цаг үед нь дуудангуудаа өмнө нэг 3 дээр тэгэж нэг авчирчээсэн. Шагаа шүүрүүлж байсан. Одоо бас энэ дээр шагаа шүүрүүлээд гэхдээ жоохон дөрмөн алдагдсан хэлгүүлээд байд юм аа. Тэр ч өг нь хөндөж болдгоо штэ. Тэнгүүд бид хэд нөгөө шагаа хүнсэн чамаагүй гарт хэд орж ирж ийн гэдгээр нь жоохон тоолоод байгаа. Ямар ч тийм сонирхолтой соёлыг гадныхад мэдрүүлээд за ингээд наач одоо банер гэдэг лөө. За банер аваад бид ид орж байна. Нэндэгараа жижигхэн л тааж байна. Сайн мэцгэнэ. 7-оос тоглолтыг нэг. Гэтэ шагаа зөвхөн монголчуудыг тоглосон. Үгүй шагаа биш. Монголчууд болохоор симний нөгөө усаа. Монголчууд шагаа айгуул шүү дээ. А тэгвэл тэгчлээ шүү заяа. Тий. Шагаа ханаа мэдхүү. Гоё харагдаж байна. За дараа өнөөдөр юу хийж байлээ? Волонтер хариуцж байна. За хэр вэ? Хэдэн волонтер хариуцж байна? За нэг 45-аас 50 Йоо, волонтеруудыг бадж байгаа юм шүү. гэжтэй. Базуулаад нэг. Үгүй базуулаад загнаа л. Аа.
том аниа болсон. Загнаггүй сав чиглэлгүй. Анин дөрөв шатсараа. Ваа, амар гоё ирэлцэж. Ингээл өдөрч юм уу? Харин тийм ээ. Влог. Юу ч ярьж чадахгүй. Юу яах вэ? Кофе уумаар байна. Нам уугаас. Тийм. Хажууд олон жил удаа. Тэгээ юмаа хийцээ идэх юм болоо тий. Жахгүй хэр байна да. Иш тийш гүйж байгаа тэр. Медиага зохицуулж Жавхач өст жинхэнэ волейболын фэн. Чи хэнийг нь хамгийн их дэмждэг лээ? Монголоос катлаарэ. Би цэбах амар бартай. Аха. Тэгээд ингээд махаг бас дэмждэг. Ангал бас юм бэлээ. Муу юм бэлээ. Манай ч угаасаа одоо волейбол болохоос өмнөх Монгол тамирчтай их уулзсан шүү дээ тий. Тэр байсан тэгээ чамд. Гоёсан. Чи сагсан дээр ажиллаж үзлээ үү? Сагс дээр ажиллаж байгаа. Юусаа сагс сонирхдаг. Волейбол сонирхдаг хүмүүс сонирхтайсан. Гойснаа. Гойс. Зайц. Бүр сэтгэл өвчтэй. Оо юу ийсэн? Хөрхи. За энэ урд ингээд авахны амжчихсан. Нөө жис. Би энэ дээр хоолой дуу оруулсан. Тэгээд эхнийх нь vibe-нд нь жоохон тохироогүй. Хоёр дахь нь явсан чи энд бас нэг комент хийлээ. Инкултри. За, инкулч бол одоо спортын магна болоод байгаа шүү дээ. Олимп, волейбол, сакс гэх бүгдэнд нь шүү дээ, тий. Бүх спортын мэдээд байгаа. Намайг тэрийг юм биш. Хамаатай 100 очсон чинь спортын сэтгүүлч юм шүү дээ. Тийм үү? Би дээр юм шүү. Яа, ингээд шагаага бэлдэж байна. За 4 мэх болгож үзүүлээ гэж байна. Юу вэ? Гадны тамирчид тайлбарлах зүгээр шүү дээ. Ингээд дөрвөн өөр буухаар нөө дөрвөн мэрх гэж нэрлэдэг. Энд чинь нөгөө азтай мацтай лаки шүү гэдэг нөгөө хэлээд тэгэх юм бол амар юу байд юм аа. Тэгээл юурна. За одоо би болгоё. Нэрээ тийштэй. Оо ёо яана. Чиний энэ үнэтэй юм чинь бүр амар хогоор болох юм шүү. 590. Өөр юм байх юм шүү. Яг надад байгаа нэг гинжил. 590 мянган төгрөгийн гинжээр юу авчихсан байж тээ. За. Хэдүүлээ нэг үдчихлээ. Чигаа бичлэг хийчих заяа. Хэдүүлээ тушаад үдчихье. За. За, ер нь бол болох юм байна. За би 4-ыг авсан. За чи үз. За би 4 шүү. Хүүшээ. Үз, дахиад үз. Нэгийг аав. За, нэг бол авчих. 3 оролцож байгаа гэж үзчих. За, ер нь бол авчихлаа. Гартаа ер нь хэдийн шагаа авж ийна л гэж үзэх юм биш үү те? Оо, хамаг юм ба. 3 байна. Гартаа. Пэ. Ийм үнэтэй юм байна. Волейболын тэмцээн үзээгүй юм байна уу? Байна. Үзээгүй шүү дээ. Фэн байна уу? Байна. Йоо, асаарна данхад орж үзэж байгаа юм байна уу? Байна. Нээлтийн үзэж байгаа байсан. Тий, гоё л болж штэ. Хүмүүс амар их ирд үздэм байна. Манайд ч аа. Фолкс. Гэж Идрээ ер нь ингээ миний ямар ч бичлэгэнд ийм амар бүр ингээд хөл хөдөлгөөнтэй гарах юм даа. Одоо би ч амар энэ болохоор ингээ өчөж байгаа шүү дээ. Тэнгүүдээ чи юу яачих нэг 30-40 лугийн сонгоод драйв л бүх зургаа өгөхгүйгээр тийч. Тэгээд чи болох өөрөө нээлтийн 10 луга яачих штэ тийм ээ. Би болохоор CV-ийн зургаа дээр сонгоод өгчих заяа. Окей. Яа за. За ямар ч зэн ингээл. Оо ашгүй дээ. Оо яа гоё орчуулагч нартай юм шүү дээ. 1然后里面最多的人。 Нэг хүн 3 удаа үзэн. За тэгээ хамгийн их цуглуулж чадсан нь яасан гэсэн.对。
За үзэж байгаарай. За энэ удаагийн тоглолт ер нь бол манай бүх багууд ийм орчуулагч нартай байгаа болохоор яг тухайн улсынхан хэлээр орчуулад айгүй амар байна. За манай дараагийн баг ирсэн. Тайваны хоёр тамирч ирсэн байна. За одоо ингээд шагаа шүүрхээ лээ. Үнэрлээд гэж. Юу вэ гэж. Шагаа үнэрлж байна. За солонгосчууд орж ирлээ. Манай жахаа орчуулж байна. Яа хүлээж үлдсэн. Ус дугуйхан тоглоод гарч ирсэн юм аа. Жахаа баг хайраас гараад байгаа. Солонгосыг хүн бүр сонирхож харж байна. Жахаа маань бүр нэг л өөр астаар хараад байгаа юм да. Жоо реакшнлаад өгөөч манайхаа энэ урдаас нь зогсож чийж. Жоо реакшн яасан вэ? Энэ одоо урд хүмүүс тоглоод байна шүү дээ. Тэт аваата. Үхэн өвчжээ. Ийм тавьт биш. 나도. 많이 어려운 게임이었지만 되게 재밌게 했던 경기였던 것 같아요. 몽골에서 한국 팀들을 응원하는 팬들을 만났어요. 그러니까 팬들에게 어떻게 말해주고 하고 싶은 말 있으면 네, 감사합니다. 네, 뵙겠습니다. Okay, well, so we will divide them into two teams, like the 3x3, and then the first. Би нөгөө нэг сонжин гээд тамирчныхан pen авахгүй юу? Би сая зураг даруултаа. Гоё юм аа. Ярьцгаалаа. Яг солонгосыг давтахгүй болохгүй байна. Гоё юм аа. Эмэр сандарлаа гэх. Бай. Дахиад хийж уулзах уу? Дахиад яраа авмаар яхийг. You got me gritting my teeth, cause if I'm wanting a taste, I better turn up the heat. The whole wide world is spinning around. You got millions and millions that keep their head to the ground. I pick it up. My way 7 miles ahead. I wanna hold that attention. I wanna be in your head again. I like it when you going making me crazy. But every time you know it hits a little harder. I don't know you down to the bone. You're making me sweat. You're making me cold, and I love it. And I love it. I'm up in my zone, I'm touching the sky, feeling the flow, and I love it. And I love it. Damn, look at that, they broke the mold. Give you some more, make it overdose. Damn, look at that, they broke the mold. Give you some more. Damn, look at that, they broke the mold. Give you some more, make it overdose. Damn, look at that, they broke the mold. Give you some more. Damn, look at that, they broke the mold. Give you some more, make it overdose. Damn, look at that, they broke the mold. Сайн манайхаа өнөөдөр day 4 дээр бид ажиллаж байна. Тэгээ өнөөдөр волонтеруудын сэтгэлийг сонсох болно. Жишээ нь манай волонтер чинь угаасаа нилээ итгэж чармаалттай орж байгаа. Тэгээ дээрэс нь хилтэй устай тий HSK TED TOEFL TED-мэд тэгэл нилээ нарийн сонгож авсан шүү дээ тий. Бид хэдээр 3000 гаруй хүүхдүүд волонтер хийх хүсэлтэд илгээгээд тэгээд тэднээс 50-ыг нь ерөнхийдөө шагшиж авсан. Тийм маш мундаг хүүхдүүд байгаа. Тэгээд 5 өдрийн турш бүтэн цагаар ажиллаж байгаа. Тэгээд дандаа волейбол тоглодог хүүхдүүд. Волейболын фэнүүд шүү дээ тий. Харин тийм ээ. Нилээ ямарч ийсэн мундаг волонтерууд авсан байгаа. Асуудал гарсан бол манай волонтер залгаж байна тийм үү. Тийм яриад. Яасан. Дахиад ямар хундаа асуучихна тий. Яг уу альчуур ойрхон байх уу? Байн явуулж байгаа хэцүү тий. Харин за би дахиад хүн явуулж хэлжээ.
За. Төв хаалган дээр ундаа асгарсан байна. Заварсан байна. Одоо тэгэхээр цэвэрлэж авчих хэрэгтэй гэсэн. Явах юм уу? Явна. Хүүхдүүд маань ямар байна? Хүүхдүүд маань сайн байгаа. Амар сайн байгаа. Хөөрхөн байгаа. Таарч харж байгаа. Их дуулууртайгаа, агүй хөөрхөн байгаа. Хайр үрээд. За энэ тэмцээн дээр манайх менежментийг авсан. Бид нар болохоор UG-гээс орж байгаа. UG Events баг байгаа. Бөөнөрөө нэг ядаргаанд орцгоцсон. Тэгээ волейболыг тусаад амарнаа. Нэг өдөр амралт өгөх надад. Бас манай багийнхаа ингээ стил ажилласаар. За манай яг үндэсний шишээ багийн менежер болор ихч мэн байгаа. Тэрэд бол яг нэг Монголд болж байгаа гэдэг утгаараа айгүй өндөр хүлээлттэй зохион байгуулалтын хувьд ч гэсэн үзэгч фэнүүдийн хувьд ч гэсэн бас тэрийгээ дагаа өөрсдөө ч гэсэн нэлээ хичээсэн. Болор ихч маань яг нөгөө тамирчдын гэр бүлээс сэтгэл авахад айгүй гоё туслаад бид чинь 2 хоногийн өмнө л яасан шүү дээ. Зураг авалтаа төлөвлөл нэг юм гэрийнхнийх нь нэмийг амар байна гингүүд айгүй хурдан бүгдийг зөвсөлж өгөөд айгүй гоё гоё хамтарч ажилласан. Тэгээд баярлаа. За зүгээрээ та баярлаа. За. Энд ажил нэр гай байна уу? Гайгүй. Гайгүй лээ. Чи энэ анхдуул гэдэг энэ анаасаа манай ажил руу очиод тэгээд юу юм Монгол улсын юм туг байгаа байхгүй тэрийг цуг аваад ирж. Тэгээд ирээд нөгөө Монголын тэмцээн дээр юу яах юм? Цуг аваад бүрээд ирж. Тэгээд давуулаа явчих гэсэн ч юм. За тэр орнд энэ нэрээ авдөө. Hi гэрээ, say hi. Hi. Наа энэ хоёрын энэ хон гэдгээ одоо 11 дээр ингэж орно. 16 настай. За волонтерик сэтгэл ямар байна? Өөрөө волейбол тоглох уу? Волейбол тоглодог. Ер нь бол гоё юм. Яг дэмждэг багийнхаа хүмүүсийг хараад уулзаад зураг даруулаад ингээд хүмүүстэй харилцаж сурч байгаа аюу гоё санагдаж байгаа. Хэцүү санагдсан юм байна чаленж. Яг ингээд зарим ингээд хүмүүсийн харилцаан жоохон хэцүү тэгээд ингээд өөдөөс жоохон уурлаад ахаар жоохон хэцүү санагдав. Хин уурч хүмүүстэй зориулж юу гэж хэл. Бити ингээд бидрийг загналдаа ингээд бид нар ч бас хүнстэй ингээд ард нь ай тавиад. Бид нэрийн хоёулынх нь үнцэг энэ талаас тэгсэн ингээд тийш явахдаа ингээд тэгсэн. За сайн байцгаа. Тамирчтай хэсэг. Тэгээд чи монстрын сурчлага хийгээд штэ болооч. За энэ болохоор тамирчтай хэсэг. Тэгээд дээшээ гадны хүмүүс нэвтэрж болохгүй. Тэгээ мандат дээр болохоор ингээд нөгөө full access-тай бол ингээд бүх юм дээр нэвтрэх юм бүгд юм байлаа олоостай. Тэгээд одоо жишээ 1 2 3 гэж таашаа нэвтэрч болох гэдэг бүх юм ингээд байдаг. Тэгээд бид эдээс нэг 2 3 юм full access-тай тэгээд таашаач орж болно. Энэс давхай гарч ирж байна. Тэр болохоор changing room тамирчид ер нь бол еврогоо орчоод тэмцээн рүү орж гарахаас өмнө нийшээ орж хувцас ажиллаад энд байрлаж байгаа талбараа гардаг. Бүгд адилхан болохоор яг ингээ хаана яваад байгаасаа мэдэхгүй тэгээд төрчөнгүүтээ ийшээгээ гараад хаана явж байгаахаараа буцаад гардаг гэж. За энэ болохоор манай нөгөө VIP зочид болоо урилгатай хүмүүс орж байгаа гэсэн. За яг одоо Макао болон Хонконгийн багууд тоглож байна. Тэгээ 2-1 харьцаад байгаа юм. Тэр 12 номертай заяа Хонконгийн тамирчин миний краш. Тэр манай хар хувцтай. Тэр хамгийн урд сетийн дээр зогсож байгаа. Тэр хараа. 7-гийн цаана байгаа. Аа тэрийг оруулах гэдэг байна. Yes. Одоо нэг юм хийсэн бай. Ийшээ болохоор юу байгаа? Яг нөгөө тамирчдын статистикч тэгээ шүүгчдэрээ суудаг хэсэг байгаа. Энд дээр болохоор яг тоглож байгаа хоёр багийн шүүгчнэр ч юм уу статистикч нь суух боломжгүй. Эсрэг багийн одоо өөр улсуудынхаа суудаг тийм хэсэг байгаа. Артлын хэсэг болохоор челленж хэсэг. Одоо ямар нэгэн байдлаар нөгөө тамирчид челленж хүсэх юм бол ард нь сууж байгаа хүмүүс бол челленжтэй уддаг хэсэг байгаа. Тэгээд хоёр талд нь бол шүүгчд болон тамирчид нь ингээд сэлгээнд харахад бэлэн зогсож идэм байлээ. Одоо энэ гарч байгаа Monster Block гэж саяны дээр ледэг болохоор гадандаа бол зүгээр ингээд текст ууршдаг гэсэн. Тэгээ манай motion grapher шинэ маань юм гоё өнгө дүрстэй болгосон. Тэгээ шинэдээ бас баярлаа. Тийм, motion-ууд нь одоо ингийн үедээ лого гараад үлцэнд нь бол яг нөгөө айгу гоё өнгөтэй юмнууд гарч байгаа. Энэ бол Mikasa-гийн бөмбөг байна. Амар үнэтэй бөмбөг. Амар үлээ нэг нь сая 500 гэсэн баха. Ямар ч байсан айгу үнэтэй гэж. Сая 500 бөмбөгийг хүрээд үтчих. За одоо яг манай тэмцээний хамтран зохион байгуулагч UG Events-ийн менежер Нямжам маань байна. Ер нь бол тэмцээний артлыг холбоотой нийлж батсан хүн байгаа. Айгу айтайхан сайхан болж гин гэж бид хувьдаа ерөнхийдөө дүгнэж байна. Өнөөдөр ингээм амжилттайгаар 4 дахь өдрөө үргэлжлээ явж байна.
Манайхаас бол одоо энэ ивент технологи талаас одоо энэ гэрэл техник хөгжмөөр яг манай бүтэн үндсэн баг маань ажиллаж байна. DJ манай арай завгүй. Дуусгаар нэрээ авъя за. Волонтер хийж сэтгэл гоё юм. Нэрэл мөнх үжиг гэдэг. Одоо 10-т орно. 2 жил волейбол тоглож байгаа. Мөрөөдлийн сан гэж амар гоё амьд бодит тэ тамирчтайгаа харилцаа явахаар амар гоё. Бүх волонтер дээр харилцаа хандлагын асуудал яг нэг үзэгчд талаасаа гарч ирээд байгаа юм байна. Гэтэ гайгүй би тэд аль болох илгээр харилцаа хийж байгаа тийм гоё. Энэ нэг яваад байгаа энүүд нь амар гоё юм биш үү? Яг үзэгч нарыг бол айгүй гоё сэргээхэд юм бэл дээ. Ер нь үзэгч нарыг энэ аяар ер нь айгүй гоё ингэж сэргээдэг санагдсан. Айгүй гоё санагдсан. Тэгээ байн яваад байгаа ч гэсэндээ аим сонирхолтойсэн. Тэгээ одоо бараа сэтгэлд хоногшоод орой чихэнд хий юм сонсогдчихлээ. Тий. Тэнгүүд гоё gaахгүй тий ингээ үзэгчд айгүй гоё энэ тайзан цаашаа одоо энэ заалыг бол айгүй гоё юу яаж байгаа байхгүй юу? Everybody clap your hands. Манай гайд волонтерууд байна да. Оо манай Монгол тамирчтай шүү дээ. Монгол тамирчтай. За сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? За амжилт хүсье манайхаа. Оо хай. За амжилт. За Japan-ы тоглогчид бас ирлээ. За тийм ээ. Гоё таарлаа шүү дээ. Ширүүн тулан болох болно. За хинэн ялах вэ? Манай волонтерууд заяа. Баг хариуцсан волонтерууд Монголд бууснаас нь хойш эсвэл нэг бүр тэмцээн эхлэхээс өмнө бишээ тасч ажиллаж эхэлсэн байгаа. Тэгээд амар олон өдөр тамирчдад байгаа явсан. Сэтгэл ямар байна? Ер нь ямар байд вэ? Ер нь их гоё байд юм байна уу? Тамирчдыг ингээ өөрхөө ингээ одоо юу гэмтэй бахархаж явдаг ингээ Монгол улсынгаа ингээ одоо биширж явдаг тамирчдаа цуг олоон ингээ дагаж явж байгаа болохоор бас гоё нөө. Жохоо оройдос тарж өглөө барыг 8-аас 9-өөс хідээс хойш орой 11 12 хүртэл манай волонтерууд ерөнхийдөө ажиллаж байгаа маш их цаг хугацаа зарцуулж байгаа. Гэтэ эргээгээд бас айгүй гоё сэтгэл ханамжтай байгаа хэ. Тийм. Толгой яриад тийм үстэй хэлдэг чи яа. Нэгт барыг бүгдийн толгой явчихна. За амжилт хүсье. Яг ийм олон улсын тамирчидтай байнга өдөр болгоо ингээм хамт уулзаад яваад ахаар яг ийм тамирчин болчмаар юм шиг амар гой санагдаад ингээд яг хүслээрээ одоо тамирчид маань амар өөртөө болиодоо амар дуртай яг тоглоод ирэхээр амар гой дуу шоороод амар ингээд нөгөө коллектив сайтай болчдөг. Тэгээ тэрийг нь харахаар бүр амар хөөрхөн санагдаад ямар хөөрхөн юм бэ гэж бодогдоод байгаа. Одоо яг манай Зөв Азийн тэмцээний яг үндсэн зурагч манай Ууган ах маань байгаа. Тэгээд яг гой зургнуудыг бүгдийг дарж байгаа. Тэгээд та яг бусад тэмцээнээс гоё ялгарах тийм момент энэ тэмцээний онцлог юу вэ гэж бодож байна? За энэ тэмцээний онцлог гэх юм бол нэгдүгürt Зөв Азийн хүчрхэг багууд ирсэн байгаа. Тэрийгээд байгаа ур чадвар өндөртэй тамирчид байна. За хоёрдугаар онцлог гэх юм бол энэ зохион байгуулагдж байгаа заалныг эрэлтүүлэг дотоод тогтчлт энэ төр бол бас өндөр зэрэглэлийн байгаа учраас зураг авахд бас гоё байна. За энэ их бас тажгүй гоё зураг болсон санагдаж байна. Энэ хэрднэ. Энэ одоо яаж байгаа үйлдэл? Энэ давуултын өмнөх ерөөхдөө бол төвлөрж байна. Төвлөрөл. Энэ зураг бас хайтайхан болсон. За энэ гамтлын цэндэ бишийн энэ хаалт. Энэ бас энэ тэмцээний бас онцлог гол гоё хаалтуудын нэг болсон. Тэгээ эсрэг багийн тамирчин тэгээ бөмбөг доош унж байгаа. Энэ бас онцлог. Энэ зургийг бас онцлмаар санагдаж байгаа. Монгол улсын шгшээ багийн тамирчдад бас реакшн өндөртэй тамирчин амар дээдлийн тоглолтууд дээр ч тэр бас энэ их бас дажгүй гоё зураг болсон. За энэ бол яг нөгөө волейбол талаас гэх юм бол одоо Монголын хаалт бол ийм сайхан өндөр болсон. Азийн төвшөнд бол ер нь энд оролцож байгаа 7 багуудаас ер нь хаалтны өндрөөр бол мэдгүй миний зураг авж байгаа өнцгөөс харахад бол ер нь эхний 1-2 тал орохоор л тийм өндөртэй хаалт байгаа манай тамирчид залуучууд. All of my life, you see my name in the lights. Better get right,
The game is in trouble. I've been in my depth for the piece of the puzzle. I got it for real. Still keep me going. I wake up and hustle. You won't see me buckle. I've been in the field. Man of the town. You've been in your fields. I'm adjusting this crown. Call me your majesty. Either that or your tragedy. We shutting everything down. I'm being hot like somebody put a candle on them. Off top, I don't really stand opponents. This mine. The moment is run out and start a bunch of pandemonium. More game, I got some. The skill is by one. Y'all done. The game in the coffin. Referee screen wrestling. За яг одоо сет 2-1 хацаатай Солонгос улсын үндэсний гишүүн баг илүүрхэж байна. Японууд бас ер нь бол мөчөөгөө өгөхгүй байна. Тэр нь маш хэрүүн тоглолт. Тэгээ энэ тэмцээний хамгийн өндөр сет доноо авсан тохиолдол. Энэ хоёр багийн эхний тоглолтод 40-38 хацаатайгаар Солонгосчууд ялсан. 5-9-ний хооронд энэ тэмцээнүүд дээр өглөөнөөс орой хүртэл бас өндөр ачаалттай ажиллаж байгаа. Гэхдээ ер нь бол алдаа маш багтай, хандлт өндөртэй. За тэгээ 8 сарын хамгийн онцлог тэмцээн үйл явдал болж байна. 20 орчим хүмүүс зочд буудал дээр улсуудын шгшээ багуудыг хариуцж ажиллаж байгаа. Вау. Солонгосын шгшээ нэрээ тайлтай юм байна. Наад чи хариуцсан хүн байхгүй лээ. Улцсан юм тай. Бус нь болохоор шулуун доош явдаг. Эднэр бол галбартай харагддаг. Бие барьсан юм байна. Яг хийх юм аа ингээл. Ер нь зүгээр залуу нэг өргөтгсөн бүрэлдэхүүн гэж ойлгож болно гинэ. Эднэрийг бол уус үнцэн шиг шин одоо Европ тавьдаг. Оо, авчих. Япон Солонгосгийн хамгаалт сайтай юм шиг байна. Харин тийм. Борон бид. Оо, иш. One shot, now the future is yours. Go! Yeah, I was building on a lecture. Verses coming daily under pressure. Working on